Хиймэл дагуул. Сансрын хиймэл дагуул ямар хэрэгтэй вэ? Бидний амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ? Үнэн хэрэгтэй орчин үеийн амьдралын хэм маягийг хиймэл дагуулгүйгээр төсөөлөх аргагүй юм. Учир нь хиймэл дагуул бол гар утас, телевиз, интернетийн суурилээ. Мөн цаг уурын урьдчилсан мэдээлэл, байрлал тодорхойлох систем буюу GPS-ийн ажиллагаа нь хиймэл дагуулаас хамааралтай. Түүнчлэн дэлхийн газрын гадарга, тогтоц, уур амьсгал, экосистемийн эрх холбоо болон сансар судлалт чухал үүрэгтэй. Ингээд зохисохгүй улс орнуудын үндэсний аюулгүй байдалд чухал бөгөөд дотоод холбоо харилцаа, цэргийн үйл ажиллагаа, боловсролгүй аюулыг хянах, урьдчилан мэдэх боломжийг олгодог. Ингээд бодохоор хиймэл дагуул маш чухал ач холбогдолтой болж таарч байна. Тэгвэл хиймэл дагуул яг хэрхэн ажилладаг вэ? Хэдэн төрөл байдаг вэ? Мөн дижитал 900-д улс орнууд хиймэл дагуулыг ашиглан хэрхэн илүү хурдцтай хөгжиж чадж байгаа тухай мэдээллийг хүргэе. Хиймэл дагуулыг зориулалтаар нь харилцаа холбооны, дэлхийг ажиглах, навигацийн, шинжлэх ухааны цаг агаарын цэргийн технологийн био одоо орон судлалын тагнуулын гэж 14-т ангиллан үздэг байна. Тэгвэл орбитоор нь нам, дунд, geostationary гэж 3 ангилах аж. Харин хэмжээний хувьд мини, микро, нано, пико гэд 4 ангилж болохоор байна. 2025 оны улсын төсөвт хиймэл дагуул хөөргөхөд шаардлагатай санхүүжилтийн хувийг тусгасан. Монгол улс гадаад орны хиймэл дагуулын түрээсэнд жилд 32-оос 80 гаруй тэрбум төгрөг төлж байгаа мэдээлэл байна. Хамтарсан засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн эхлэл болж үндэсний хиймэл дагуулын төсөл гараанаас гарч байгааг өнөөдөр засгийн газар зарлалаа. Монгол орны хувьд аслагдмал орон нутгийн оршин суугчдыг өндөр хурдны интернетээр хангах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тусгаар тогтмол хараат бус байдлаа баттгах зорилгоор сансарт өөрсдийн хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөдөггүй. Учир сайдын танилцуулж байгаа малчин өргөд интернет түргэн 5G, IoT, цаг агаар, гамшиг энэ олон төрөлд хиймэл дагуул дэлхий дээр хааж байхгүй. Тэгвэл бидэнд ямар сонголт байгаа вэ? Нам тойргийн хиймэл дагуулууд 500-аас 2000 км өндөрт хөөрөх шаардлагатай ба дэлхийд тэнхлэхээ нэг бүтэн ирэх хугацаанаас 16 дахин хурдтай буюу өдөртөө л гэхэд 16 удаа тойрдог хөдөлгөөнт хиймэл дагуул юм. Тиймээс энэ төрлийн хиймэл дагуулыг ашиглан хүссэн үр дүндээ хүрэхийн тулд дор хаяж 250 мянгаас 1 сая $1 үнэтэй 50-аас 100 хиймэл дагуул шаардлагатай болно. 50 хиймэл дагуул хөрвөлөө гэж бодоод дунджаар нэг бүрийн үнийг $500 мянган гэж үзвэл нийтдээ $25 сая зарцуулна. Үүний дараа хиймэл дагуулууд сансарт хөөрөх хэрэгтэй. Нэг удаагийн хөргөлтийн үнэ $10 сая гэж үзээд нэг удаадаа 10 хиймэл дагуул зэрэг хөөрөх боломжтой гэж бодвол нийтдээ 5 удаагийн хөргөлтөнд $50 сая зарцуулна. Ингээд нийтдээ $75 сая. Гэхдээ олон хиймэл дагуулыг холбож ажиллах тул илүү дэвшилтэд бага зэрэг төвөгтэй хүлээн авахч бааз байгуулах шаардлагатайгаас гадна хиймэл дагуулууд маш хурдтай эргэж байгаа тул эвдрэл гэмтэл их гарч засвар үйлчилгээний зардал илүү өндөр байх магадaltaй байна. Даваа тал нь гэвэл хамгийн өндөр хурдны интернетийг олгох боломжтой. Хоёрдугаарт дунд тойргийн хиймэл дагуулууд 2000-аас 35,000 км өндөрт орших бөгөөд илүү тогтун, өргөн хүрээг хамрах боломжтой тул 8-аас 12 ширхэг байхад Монгол улсыг доктортой интернетээр хангах боломжтой. Гэхдээ энэ төрлийн хиймэл дагуулууд илүү төвөгтэй, том учраас нэг бүрийн зардал нь 10-аас 30 сая $хүрч болно. 10 ширхэг хиймэл дагуулыг дунджаар $20 сая үнэтэй авах гэж үзвэл нийтдээ $200 сая. Харин эдгээр хиймэл дагуулыг нэг удаадаа $50 сая 2-2-оор нэг хөөргөн гэж үзвэл нийтдээ $450 сая юм. Эдгээр хиймэл дагуулууд нь илүү урт хугацаанд доктортой ажиллах чадвартай бөгөөд өндөр хурдны интернетэж өгөх боломжтой. 3. Geostationary хиймэл дагуулын хувьд 35,786 км өндөрт дэлхийд тэнхлэхээ тойрох хурдтай зэрэгцэн дэлхийг тойрдог илүү том хүрээг хамрах чадaltaй тул ердөө нэгийг сансарт байрлуулахад Монгол улсад хангалттай байна. Geo хиймэл дагуулын өртгөн нэгж тутамд $200-аас $400 сая байх ба илүү хүнд тул хөөрөхөд илүү хүчрхэг буучин шаарддаг. Энэ нь ихэвчлэн 50-аас 150 сая $-ын хооронд хэлбэлцдэг ажээ. Гэхдээ өмнөх хоёроо бодвол интернет дамжуулах хурд арай удаан буюу тоглоом тоглох эсвэл видео хуралц зэрэг шууд явагдах интернетийн хэрэглээнд тохиромжгүй байдаг ажээ. Өндрийн хиймэл дагуул маань маш том. За одоогийн KU band буюу 200 MHz-ийн зурвасаар харах бол 1.2-оос 1.4 метр тавга антенаар интернет орно. Энэ нь өөрөө хэрэглэгчийн терминал нь өндөр өртөгтэй. Энэ технологиг боломжтой болгохын тулд Starlink, OneWeb, Telsat гэсэн бүх хиймэл дагуулууд нам руу жижиг өндөр хүчин чадалтай хиймэл дагуулаар орж байгаа. Зардлыг хэрхэн бууруулах боломжтой вэ? Бүрэн хэмжээний хиймэл дагуул хөөрөх нь зардал ихтэй байж болох тул Монгол улс CubeStats гэх мэт жижиг хиймэл дагуулуудыг ашиглан бага зардлаар чухал мэдээлэл цуглуулж болно. CubeStats нь ихэвчлэн гутлын харьцагнаас томгүй жижиг хиймэл дагуулууд юм.
Эдгээр хиймэл дагуулууд 50,000-аас 500,000 долларын үнэтэй байдаг ажээ. Мөн Монгол улс эхнээс нь хөөрөх дэд бүтцийг бий болгох шаардлагагүй. НАСА, Европын сансрын агентлаг, Энэтхэг эсвэл Япон зэрэг бүс нутгийн түншүүдтэй хамтран ажилласнаар хиймэл дагуул хөөрөхөд шаардлагатай дэмжлэгийг авч чадна. Эсвэл SpaceX, Rocket Lab, Blue Origin зэрэг компаниудын уян хатан хөөрөх хөлбөрүүдийг хямд үнээр авах боломжтой. Жишээ нь SpaceX-ийн Rideshare хөтөлбөр нь жижиг хиймэл дагуулуудыг Falcon 9 хөөрөх үед давхар нисгэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл арилжааны пуужин нийлүүлэгчтэй хамтран ажилласнаар Монгол улс өндөр өртөгтэй хөөрөх байгууламж барихгүйгээр хиймэл дагуулын технологитой болох боломжтой юм. Судалгаанаас үзэхэд интернетийн холболтын 10% тутамд дотоодын нийт бүтээгдэхүүн 1-2% өсдөг гэсэн судалгаа байна. Мөн хиймэл дагуулын удирдлагатай газар тариалангийн үр ашиг 25 хүртэл хувиар нэмэгдэх боломжтой байдаг ажээ. Тэгвэл дэлхийг ажиглах хиймэл дагуулын тусламжтайгаар байгаль хамгаалах хүчин чармайлт гаргасан бүс нутгуудад хууль бус мод бэлтгэлтийн тоо 70% хүртэл буурсан тоо үзүүлэлт байдаг байна. Өөрийн хиймэл дагуул хөөрөх нь хэтэрхий амбицтай зорилго мэт санагдаж болох ч зөв стратегтэй бол хэрэгжих бүрэн боломжтой. Гэхдээ анхаарах зүйлүүд мэдээж байгаа. Хиймэл дагуулын технологийн ашиг тус асар их боловч энэхүү системд хөрөнгө оруулахад учирч болзошгүй сул тал эрсдлийг харгалзан үзэх нь маш чухал юм. Жишээ нь анхны хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээний өндөр зардал Монгол шиг улсын хувьд маш нарийн төлөвлөлт, төсөв хуваарлалт шаардна. Хиймэл дагуулын дундаж насалт 5-аас 10 жил байдаг ба техникийн доголдол, сансрын хог хаягдал зэрэгс шалтгаалan хугацаанаас өмнө доголдох тохиолдол гардаг байна. Гих зэрэг тулгарх олон сорилтууд байгаа ч үнийг саад бэрхшээл гэж харах албагүй. Монгол улс болгоомжтой төлөвлөж, стратегийн хувьд ашигтай түншилж, үр ашигтай шийдлүүдийг сонгож чадвал эрсдлийг зөв удирдахын зэрэгцээ хиймэл дагуулын технологийн үр ашигыг дээд зэргээр нэмэгдүүлж, ирээдүйд хүчрэхэд тогтвортой хэрэгсэл болгож, эдийн засаг, байгаль орчныг боломжит бэрхшээлээс хамгаалах дэвшилтэд технологитой болж чадах юм.